мэцгаано Руна ТV суугата тавтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэнд Япон улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтлээ. За тэгээ хэрэгээ ярьж эхлэхээс өмнө та бүхэндээ нэгэн хэрэгтэй мэдээллийг хүргээд тэгээд ярьж эхлэе. Та бүхэн маань эрүүл хооллолт болоод эрүүл амьдралын хэм маягийг сонирхож судалдаг бол дараах явах бичлэг видеог анхааралтай үзэж сонирхоорой. Тэгээ та бүхэн хоол хүнс тэжээлийн мэрэгжилтэн фитнес коуч Тэргэл багш юм уу Instagram болоод Facebook-ийг нь дагаад олон төрлийн сонирхолтой мэдээлэл аваад дараах хөтөлбөрт нь хамрагдаарай. Мөн YouTube хаягийг нь дагаад өөртөө хэрэгтэй олон төрлийн мэдээллүүдийг хүлээж авч үзээрэй. Fit Pro эрх хөтөлбөр. Та интернеттэй гар утастай байгаа тохиолдолд энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Та ямар нэгэн мэрэгжлийн багш тасалжуулагч авах боломжгүй. Аль эсвэл ямар нэгэн төвшөнд очиж гацсан байгаа тохиолдолд энэхүү хөтөлбөрийг танд санал болгож байна. Энэхүү хөтөлбөр нь нийт 90 хоногийн хугацаанд таныг бие физиологи болон эрүүл мэнд боловсролын төвшөнд дараагийн төвшөнд гаргах боломж юм. Энэ 90 хоногийн хөтөлбөрийнхөө хугацаанд 7 хоног болгон гадны коуч багш нар сургалт орох бөгөөд за энэхүү нийт 90 хоногийн хугацааны сургалтаас топ үзүүлэлт үзүүлсэн 6 оролцогч 8 сая төгрөгийн үн бүхий шагналын самтай. За тэгээд энэхүү шагналын санд болохоор уураг, нэмэлт хэрэглээ болон хувийн дасгалжуулалт, фитнесийн заал бүх зүйлс орсон байгаа. Мөн та дотор эрхтний ямар нэгэн өөрчлөлттэй эсвэл дотор эрхтний асуудалтай байгаа тохиолдолд өөрийн эрүүл мэндийн шинжилгээнийхээ хариуг бид бүхэн рүү илгээгээд шинжилгээнийхээ хариунд суурилсан хоол зүйн зөвлөгөө авах бүрэн боломжтой шүү. Та тэгэхээр бүртгүүлэхийг хүсэж байх юм бол комент хэсэгт эргэж бичээрэй. 2021 оны 9 сарын 6-ны өглөө Японы Сайтама мужийн цагдаагийн хилтэснийг дуудлага ирдэг. Эми гэдэг найз маань хэд хоног холбогддоггүй, ажил дээрээ ч ирдэггүй, ямар ч сургаггүй болчихлоо гэсэн мэдээлэл байсан. Цагдаа нар тэр даруй түүний амьдардаг орон сууц руу очиж хаалгыг нь тогссон ч гэсэн дотроос ямар ч чимээ байхгүй байсан учраас цагдаа нар эцэст нь хүчээр нээн гэрлүү нордог. Өрөөнүүдийг нэг бүрчлэн шалгаж яваад унтлагын өрөөндөө хэвтэж байгаа бололтой нэгэн эмэгтэйг олж илрүүлэн очиж хартал тэр эмэгтэй аль хэдийн нас барсан байсан. Цогцос хэд хоногийн өмнө нас барсан шинжтэй өнгөн өөрчлөгдсөн хооллон дээр нь тод дарагдсан мөр харагдсан бөгөөд задлангаар амьсгал боогдсны улмаас нас барсан нь тогтогдсон. Амиа алдсан бүсгүй нь 27 настай Миязаки Эми гэдэг бүсгүй болох нь илэрсэн. Гэмт хэрэг гарсан газрыг шалгахад сонин зүйлсүүд ажиглагдсан. Энэ нь юу байсан бэ гэх юм бол байр нь маш цэвэрхэн боловч цонх нь бол хагарсан. Хаалга хүчээр онгойлгосон гадны мөр бол байхгүй. Цөөнх түрээвч бэлэн мөнгө хадгаламжийн дэвтэр гээд үнэтэй зүйлс нь бүгдээрээ байр байрандаа. Харин хоёрхан зүйлэл алга болсон байсан. Тэр хоёр нь юу вэ гэхээр Эймигийн гар утас олоод тэдний гэрийн түлхүүр хоёр байсан. Хулгайч дээрэмчин хэрвээ орж ирсэн бол эхлээд мөнгөтэй зүйлийг нь авч гарах ёстой байтал мөнгөтэй зүйлсүүд нь бол бүгд ингээ байр байрандаа байсан гэсэн үг. Харин гэмт хэрэгтэн болохоор цогцос олох хугацааг магадгүй удаашруулах гэсэн бололтой гэрийн түлхүүрийг нь гар утастай цуг аваад явсан байсан. Утсанд нь хинтээ харьцсан, ямар мессежүүд бичсэн, хинтээ утсаар ярьсан гэх мэтчлэн ул мөрөөд байгаа учраас тэрийг нь баллах гэж гар утсыг нь авч явсан байх гэж цагдаа нар үзсэн. Тэгээд ер нь бол Эймиг таньдаг хүн байх магадлалтай юм байна. Ойр орчимд нь байдаг хүн нь гэмт хэрэг үйлцсэн байх магадлалтай юм байна гэж цагдаа нар үзцгээсэн. Ингээд шалгалтын ажиллагаа эхлээд явж байтал Эймигийн унтлагын хувцснаас Эймигээс өөр хүний ДНХ илэрсэн. Үүнийг нь улсын мэдээллийн сан руу явуулж шалгуултал тэр ДНХ-д улсын мэдээллийн санд байгаа хүмүүсийн ДНХ-тэй бол таараагүй. Бас өмнө нь ял шийтгэл эдлэж байсан хүмүүсийн жагсаалтнаас хайгаад ч ерөөсөө яг таарсан ДНХ-тэй хүн олдоогүй. Ингэснээр ер нь хэргийн сэжүүр бүдгэрч мөрдөгчд чиглэлээ өөрчлөөд хохирогчийн эргэн тойрныхноос хайж үзье гэсэн чиглэл рүү шилждэг. За ингээд Эми буюу хохирогч бүсгүйгийн талаар танилцуулъя. Эми 1994 онд Сайтама мужид 4 хүүхдийн отхон хүүхэд болж төрсөн. Бага байхад нь эцэг эх хоёр нь саалж гэр бүл нь сарниж тэр эхчийнхээ хамт хүүхдийн хамгаалал буюу асрамжийн газар төссөн. Тэнд 70 орчим хүүхдүүдтэй хамтдаа амьдардаг байсан болохоор тэр байгууллагын ажилтнууд бол хүүхэд олгонтой нэг бүрчлэн нарийн туулж ажиллаж чадахгүй учраас Эми бол эртхэн шиг биеэ даагаад хинт ч найдалгүйгээр
том болоод хурдан явъя гэсэн бодолтойгоор өссөн. Сургууль сурч байх хугацаанд л маш хурдан биеэ дааж өөрийнхөө амьдралыг сургуулаа төгсөөд эхлүүлэхийг хүсдэг байсан. Японд хуулиар ажиллаж болох 18 насыг хүрмэгцээ асрамжийн газрынхаа цайны газарт ажиллаж мөнгө хоримтлуулаад хангалттай боломгцоо байгууллагаасаа гарч ганцаараа амьдрах болсон. Түүнийг ганцаараа амьдрахаар гарах үед нь бол их чинь хамт гараагүй. Шалтгаан нь яг тодорхойгүй ч гэсэндээ ер нь бол тэр хоёрын амьдралыг үзэх үзэл чиглэл нь өөр байсан гэж сүлд их чинь ярьсан байсан. Ихчийнх нь хувьд болохоор доктортой байдал, тайван байдлыг хүсэж байгууллагатаа үлдсэн. Харин Эми болохоор жоохон байхасаа л гадаад ертөнц рүү маш их яарж исэн учраас ганцаараа бие дагаад байгууллагаасаа гарсан байна. Гэвч ганцаараа амьдрах нь бол бодит байдал дээр амаргүй байсан, бас нэлийн ганцаарддаг байсан тодорхой. Түрээс өдөр тутмын зардал мөн хин нэгэнд сул дор харагдахыг хүсээгүй учраас тэр энэ бүх зүйлүүдэд зохицуулахын тулд айжмаар найз нөхөд бүр хамгийн ойрын ихчтэйгээ хүртэл холбоогоо цөөлж эхэлсэн. Ихчийнх нь яриагаар бол хамгаалтын газраас гарснаас хойш эхний 2-3 жилд бол хаяа холбогддог байсан, бас уулзалцдаг байсан боловч Эми 21 хүрэхдээ гинтл холбоогоо бүр мөсөн тасалчихсан. Хамт өссөн бие биедээ түшиг тулгуур байсан хэрнээ ингэж холбоогүй болсон нэгчт нь бол маш хүнд байсан гэж ярьсан. Ингээд их чинь дүүтэйгээ холбогдохын тулд утас, мэйл, чат гэд боломжоор л дүүрүүгээ бичдэг байсан боловч дүү нь ерөөсөө ямар ч сураг авахгүй, утсаа авахгүй байсан учраас санаан зовоод бүр цагдаагийн газарт хүртэл алга болсон гэсэн мэдээлэл өгчээсэн. Тэгэхэд цагдаагийн газрынхан бол шалгаж үзээд дүүн зүгээр л ихчтэйгээ холбогдохыг хүсэхгүй байгаа юм байна гэсэн хариултыг ихчт нь өгчээсэн. Гэсэн ч гэсэн ихчин шантраагүй жилийн жилдэл төрсөн өдөр болгоноор нь мессеж үлдээн надтай заавал холбоо бариарай, уулзъя гэх мэтчлэнгээр найдаж хүлээсээрээсэн. Тэгтэл холбоо тасарснаас хойш бүтэн 6 жилийн дараа 2021 оны 9 сард түүний утас дуурсан. Та Эмигийн ихчин мөн үү, харамсалтай нь Эми нас барсан байна гэсэн дуудлага байсан. 6 жил хайсан дүүтэйгээ уулзах уулзалт нь эмнэлгийн хөтөн танхимд цогцыг нь таних мөч байсан. Ихчин дүүгийнхээ нүрийг хараад л шууд таньсан. За тэгээд ихчтэйгээ холбоогүй байсан яг энэ хугацаанд Эми хэрхэн амьдарч байсан бэ гэдэг талаар нь ярив. Анхандаа бол Эмигийн хувьд нэлээд гайгүй байсан. Цайны газар, хоолны газар тасралтгүй ажиллаад жижиг нэг өрөө түрээслээд өөрийнхөө орон зайгаа анх удаага олж аваад амьдарч исэн боловч мэдээж ганцаардсан баяр ёслол төрсөн өдрүүдэд маш их ганцаардлыг мэдэрдэг байсан. Тэгээд тэр үеэс эхлээд сошиалд түшиглэж эхэлсэн байгаа. Онлайнд өнгөрөөх цаг нь улам уртсаж, ялангуяа Койтомо гэдэг танихгүй хүмүүстэй санамсаргүй байдлаар дуудлага хийх юм эсвэл чатлаад холбогдож ярилцдаг тийм аппликейшнийг бол тогтмол ашиглах болсон. Огт танихгүй хүнтэй ярина гэдэг нь бол түүний хувьд нэг талаар эвгүй байж магадгүй ч гэсэн нөгөө талаар сэтгэл амар өөрийнхөө бүх зүйлсүүдийг тэр хүнтэй ярилцах тийм боломж нь болдог байсан. Ажлаа тараад л гэртээ орж ирмэгцээ чихвчээ зүгээд аппликейшны асаах нь түүний өдөр тутмын хийдэг нэг ажил нь болсон байсан. Ингэж байтал 2021 оны 6 сард энэ аппликейшнаараа дамжуулаад нэгэн эрэгтэйтэй танилцдаг. Тэр нь болохоор Томито Сугуру гэдэг нэртэй тийм залуу байсан. Сугуру бол тун урайлгахан өнөөдрийнх нь ажил хэцүү байсан уу, хоолоо идсэн үү гэх мэтчлэнгээр түүний удаан сонсоогүй дулаан үгсүүдийг түүнд байнга хэлдэг байсан. Тэр Эмигийн яриаг чин сэтгэлээсээ сонсож, ярилцаж, ойлгож, зөвлөж түүнийг тайтгаруулдаг байсан. Харилцаа гүнзгийрэх тусам Эмигийн сэтгэл баг-багаар түүнд бол нээгдсэн. Тэр цагаас хойш тэр хоёр бараг л өдөр болгон ярилцаж шүнжэнгөө уцаар ярьж өдөр бүрийг өнгөрүүлдэг болсон. Удалгүй Сугури Эмид хоёлаа уулзъя гэсэн саналыг тавьсан. Эми анхандаа бол баг зэрэг ингээд эргэлзэжсэн ч гэсэндээ түүнтэй өмнө нь ингээд ярьжсэн бүх яриануудаа бодоход бол тэр нэлээд сайн хүн шиг санагдсан учраас уулзахыг зөвшөөрөөд тэгээд тэр хоёр уулзахаар болсон. Анхны уулзалтан дээр болохоор тэр хоёр энгийн хамт кофе шопт кофе ууж, суун, янз бүрийн зүйлсийг ярилцаад кино үзсэн. Тэгээ мэдээж анхны уулзалт нь бол маш дайггүй өнгөрсөн. Гэвч цаашлах тусмаа түүний харилцаа бол аажмаар өөрчлөгдсөн байгаа. Сугуругийн хувьд болохоор анхаарал халамж нь аажмаар хяналт захиргаалт руу
хэлбэж эхэлсэн, хинтээ уулзсан, хаана очисон, гэртээ хідэд очисон, хідэн цагт гэртээ орсон гэх мэтчлэнгээр орой ярихтаа түүнээс асуудаг болсон. Тэр өдөр хийсэн ажлуудыг нь сонсоод сэтгэл санаагаа тайвшруулдаг байсан бол одоо бол яг түүнээс ингээд байнга шалгаж, шаардаж асуудаг болж эхэлсэн. Эми ингээд сошиал дээрээ янз бүрийн зураг ч юм уу пост оруулангууд хин лайк дарсан, хин сэтгэл бичсэн, энэ хүн яг хин юм бэ гэх мэтчлэнгээр бүр бүх зүйлийг нь нягтлж асуудаг болсон. Тэгээ түүнд хариулахгүй байх юм бол маш их ууралдаг болж эхэлсэн. Эмигийн ер нь бол өдөр тутам ингээд суугурууд бүх зүйлээ тайлагнаж өчөх ажиллаар дуустдаг болж эхэлсэн. Тэгээ найзуудтайгаа уулзсан цөөрч аккаунтаа хувийн болгоод тэгээ утсанд нь бараг л зөвхөн суугууруугаас л мессеж ирдэг, зөвхөн тэрнтэй ярьдаг болж эхэлсэн. Нэг нь бол сүлд найзууд нь гэрчилж ярьсан байсан. Тэр залуутай уулзнаас хойш ингээд бид нартэй харилцаагаа тасалсан. Тэгээд ингэж ярьдаг байсан гэдгийг найзууд нь гэрчилсэн байсан. Ингээд ердөө суугууруутай танилцсанаас 3 сарын дотор л энэ бүх зүйлүүд өрнсөн байгаа. Тэд 6 сард аппликейшн дээр танилцаад боддоор бол 2 удаа уулзсан мөртлөнгөөсөө суугууруу аль хэдийн Эмигийн амьдралыг бүхэлд нь хяндаг болчихсон байсан. 2021 оны 9 сарын 3 дахь удаага тэр хоёр бол уулзахаар тохиролцсон өдөр нь байсан. Эми ажил дээрээ би эрэгтэй найзтайгаа уулзнаа. Тийм болохоор одоо ингээд эрт тарч болох уу гэж хэлээд ажилласаа гараад явсан. Тэр мөчөөс хойш бол холбоо хүмүүсээс бүр мөсөн тасарсан бөгөөд 3 хоногийн дараа найзууд нь цагдаад мэдгдснээр инхүү өөрийнхөө гэрт амнасаа алдсан байдалтайгаар олцсон байсан. За тэгээ энэ бүх зүйлийг нь мэдсэн цагдаа нар бол суугурууг гол сэжигтнэр үзэж гэрт нь очисон. Тэгсэн чинь гэртээ бол тэр байхгүй байсан. Түүний хувьд болохоор Эмигийнхаас гармагцаал уцаа унтрааж ажилдаа очиагүй. Тэгээ бүр сошиалоо бүхэлд нь устгахчихсан. Яг л хин нэгнээс зүхтааж байгаа юм шиг бүх уул мөрөө устгасан болох нь ил болсон. CCTV-гээр түүнийг мөрдөж хаашаа явсныг цагдаа нар олж илрүүлж чадсан. Ингээд суугуур бол хэрэг болсны дараа Сайтамагаас галт тэргээр гарч Гүма мужийн зүг рүү явсан нь тодорхой болсон. Хэд хоногийн дараа Гүмагийн захын нэг буудлаас цагдаа нар түүнийг олж баривчилж чадсан. Тэр бол баривчлагдах үедээ ерөөсөө эсэргүүцэл үзүүлээгүй, шууд л бууж өгсөн бололтой баривчлагдсан. Тэгээ түүний цүнхнээс болохоор Эмигийн гар утас гэрийн түлхүүр нь гарч ирсэн. Мөн Эмигийн хувцснаас илэрсэн нөгөө ДНХ суугууруугийнхтай яг л таарч исэн. Тэгэхээр ер нь бол энэ хэрэгт холбоотой гэдэг нь бол тодорхой байсан гэсэн үг. Суугууруугийн хувьд болохоор мөрдөнд байцаалт өгж явахдаа маш тайван, би ерөөсөө алах санаатай байгаагүй. Тэр өдөр бит хоёр хэрэлдсэн нь үнэн. Гэхдээ би түүнийг ерөөсөө алаагүй гэж мэдүүлж исэн. За тэг яг суугууруугийн хэлснээр болохоор 9 сарын 3-нд тэр машин түрээслээд Эмигийн гэрт очисон. Эми түүнийг ухтаж аваад түүнд хоол хийж өгөөд тэр хоёр ярилцаж суусан гэж байгаа. Гэвч удалгүй Эми гинтл уйлж, орилж, толгоогоо базлан, амьсгаадан ингээд татханж эхэлсэн гэж байгаа. Тэр тайвшруулах гээд ингээд өгөхөд очиод байжсэн чинь гэрийнх нь хаалганых нь хонхон дуурсан. Тэгээ суугуурын болохоор ингээд хаалга руу нь очиод хонхоор нь харсан чинь нэг эмэгтэй зогсож исэн гэж байгаа. Тэгээ тэр эмэгтэй болохоор хэн байсан бэ гэх юм бол совилогч байсан. Тэгээ тэр эмэгтэй болохоор улсаас ингээд томилогдчихсон. Эмигийн сэтгцийн байдлыг 2-7 хоногт нэг удаа ирж ярилцаж шалгадаг тийм сайн дурын ажилтан байсан байгаа. Тэгээ түүний хувьд болохоор хонхыг нь хит ингээд дараад хариу өгөхгүй болохоор Эми би совилогч байна, хаалга онгоолгоорой гэж хэлсэн. Тэгсэн чинь гинт ингээд хаалганых нь дотор талын гинжин ингээд чойжлогдож байгаа юм шиг чимээ гараад хаалга нь чойжлогдчихсон гэж хэлж байгаа. Тэгээ совилогч болохоор мэдүүлэг өгсөн. Тэгээ мэдүүлгэн дээрээ хэлэхдээ болохоор өмнө нь Эми надтай ярилцмааргүй байх үедээ бас ингээ гэртээ байгаа хэрнээсээ надад ямар ч хариу өгөхгүй хаалга дотроос нь ингээ чойжлж байгаа нь сонсогддог байсан. Тийм учраас би өмнөх үеүдтэйгээ адилхан бас ганцаараа л баймаар байгаа юм билгүй, надтай ярилцмааргүй байгаа юм байлгүй дээ гэж бодоод тэгээд би хаалгыг нь товшгоо болоод буцаад явсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Суугууруугийн хувьд л мэдээж хаалганы гадна совилогч байна гэдгийг бол мэдчихсэн. Тэг хэрвээ үнэхээр Эмигийн биеийн ингээ өвдөжсэн бол хаалгыг онгойлгоод совилогчаар бол тусламж хүсэх байсан бах гэж цагдаа нар үдсэн учраас түүнээс яагаад хаалгыг нь тайлж Эмид туслуулаагүй юм бэ гэж асуусан чинь тэр хэлэхдээ бит хоёр хэдийгээр ингээ үерхдэг болж исэн ч гэсэндээ харилцаа маань тиймч гүнзгийрээгүй байсан. Тийм учраас би заавал түүнд тэгж совилогчаар туслуулж санаа тавих албатай гэж юусоо бодоогүй. Тэгээ зүгээр байж байгаа л зүгээр болчихгүй гэж ботсон гэж хариулсан. Тэгээд суугууруу хэлэхдээ болохоор ингээ совилогчийг яваад өгсөний дараа би ч гэсэн гэрээс нь гараад явсан. Намайг гарч явхад бол Эми амьд байсан. Тэгэхээр би мэдэхгүй гэж хэлж байгаа.
Тэгээ мэдээж яг Эмигийнхаас гарангуутаа нөгөө с ิจ гтэй үйлдэлүүдээ хийсэн. Яг тэр өдөртөө өөрийнхөө сошиал хаягийг устгаад Эмитэй яг чаталжсэн бүх чатуудаа бас ингээд устгачихсан байсан. Тэгээ мэдээж бол түүний ярьж байгаа ярианд бол цагдаа нар эргэлзэжсэн. Түүнийг гарахт нь хэрвээ Эми амьд байсан болвол задлан шинжилгээгээр нас орсон байж болцгүй цаг нь болохоор яг тэр суугууруугийн тэдний гэрээс гараад явсан гэж хэлсэн цагтаа ер нь бол нилийн дөхөж очиж давхцажсэн. Мөн түнчлэн хүзүүнд нь ингээд дарагдсан тийм уул мөр байсан нь зүгээр ингээ өөрөө биеийн мудаад таталт өгж байгаа сэтгэл санааны байдлаасаа болоод амиа алдахад хүзүү хоолон дээр нь тийм дарсан мөр бол илрэх ямарч боломжгүй гэж бол үзчихсэн. Тэгээд бас хэрвээ Эми амьд байсан бол суугуруу тэднийхээс гарахтаа яагаад Эмигийн гар утас түлхүүрийг нь авч явсан юм бэ гэсэн мэдээж асуултууд бас гарч ирсэн. За тэгээ үүгээр зогсохгүй суугуруу яг тэр шөндөө гар утсаараа Кумагая мэдээ хүн амны хэрэгт өгөх ял хэмжээ гэх мэтчлэн өсүүдийг бол хайсан байсан. За ингээд мэдээж ДНХ тэгээ түүний өгсөн мэдүүлэг тэгээд яг хэргийн баримтууд бол мэдээж ингээд с ิจ гтэй гэж зааж исэн учраас сүүгүүрүүг бол төр хорьсон. Гэхдээ яг энэ хүн амны хэрэг үйлцэн гэсэн яг шууд нотлогоо бол ил болж чадахгүй байсан. Прокурорын хувьд болохоор мэдээж түүнийг ингээд яллах гад бүхэл баримтуудыг ингээд гаргаж ирсэн боловч яг тийм хангалттай байж чадаагүй. Тэгээд ДНХ илэрсэн гэдэг жаан тэгэнгүүт өмнө нь суугуруу тэдний гэрт бас ирж исэн учраас түүний ДНХ-ний илэрх нь бол ойлгомжтой гэж үзэжсэн учраас энэ нас яг баталгаа нотлогоо түүний амь насыг хөнөөсөн гэх тийм нотлогоо болж чадахгүй байсан. За тэгээд 2023 оны 3 сард суугуруугийн хэргийн шүүх хурал болсон. Тэгээд тэр шүүхийн турш прокурорын асуулт нь нэлээд гүжүүдээр хариулаад тэгээд зарим үед нь бол бүр огт хариулахгүй ч юм уу нэлээд эсэргүүцэлтэй суугаад исэн. Прокурор болохоор энэ байдлыг нь хараад ерөөсөө сэтгэл зүйн хувьд ямар ч гэмссэн тийм сэтгэл алгаа гэж шүүмжилсэн. Тэг мэдээж яг тэр өдрийн орой интернетээс түүний хайсан хайлтуудыг ч гэсэндээ яг ямар ч гэм буруугүй хүн хайх тийм хайлтууд биш байна. Энэ бол с ิจ гтэй гэж прокурор үзчихсэн. Эцэст нь болохоор яг ингээд шүүх хурал хуралдаад прокурорын талд бол шийдвэр гараад суугуруу 9 жилийн хорих ялыг оноосон байгаа. Тэгээ суугуруугийн хувьд бол тэр даруй шууд давж заалтсан ч гэсэндээ тэр давж заалтсныг нь бол хэрэгсэхгүй болгоод 9 жилийн хорих ял нь хэвээрээ үлдсэн. За тэгээ ингээд сүүгүрүүгийн хувьд л одоо шоронд орсон гэсэн үг. Тэгтээ одоо хүртэл бол сүүгүрүүг өөрийгөө гин буруугүй гэж үзсээр хүмүүст тэгж ярьсаар байгаа юм байлээ. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ төртлээ. Тэгээ та бүхэн юу гэж бодож байна? Үнэхээр суугуруу энэ хэрэгт буруугүй юу? Түүнийг гарахт нь Эми амьд байсан болов сэтгэл зүйн байдлаасаа болоод амь насаа алдсан гэж та нар бодож байна уу? Эсвэл суугуруу бол угаасаа энэ хэргийг үйлдэлсэн гэдэг нь тодорхой гэж үзэж байна уу? За тэгээ түүнд оногц 9 жилийн ялыг бас та бүхэн юу гэж бодож байна? Миний хувьд бол үнэхээр бага ял гэж бодож байна. Шүүхээс болохоор яг энэ санаатаа аллах гэж үзгүйгээр санамсаргүйгээр хүн амны хэрэг үйлдэлсэн гэж үзсэн учраас 9 жилийн хорих ялыг оноосон яг санаатаа үйлдэлсэн гэсэн том баталгаа нотлогоо олдоогүй учраас 9 жилийн ял авсан юм шиг байна гэж би бодсон. За тэгээ та бүхэн сэтгэлээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарж амжааг байгаа бол лайк, subscribe-а дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За тэгээд өнөөдөр ч гэсэн миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараараа уулзцгаая.